Сүхбаатарын талбай. Энд 40 жилийн өмнө Чин зэрэг Сүхбаатар ард түмэндээ хандаж өгсөн билээ. Их Сүхбаатарын бэлэгдэн зөгнсөн зол жаргал шинэ Монгол улсанд цогцлон байгуулсан ард түмэн нь ялалтын баяртай жигдрээд байгаа нэ. Цэргийн прат командлагч дэслэгч генерал Цог, ардын цэргийн хэрэглэгч яамны сайд Буранда генерал Тавсранд рапорт өглөө. Тавсран дайчтай мэдлээд намын төв хороо сайднэрийн зөвлийн даадгавраар нийтэд хандаж хэлсэн үгэнтэй ардын хувьсгалын 40 жилийн манай улс хөгжлийнхэн шин шатнд шилжин орсон үед тохиолдож байна гэдэг Монголын ард түмэн Монгол ардын хувьсгалт наман улам нягт хүрээлэн ахадуу социалист орнууд энх тайвны төлөө тэмцэгч давшилбах хүчинтэй нэгдэл нэгтрлэн улам батгхан энх тайвны төлөө тууштай тэмцэх болно гэдэг. Ардын цэргийн гарнизоны парад эхэллээ. Манай арим бол энх тайвны арим юм аа. Улс орныхон хөгжлийн өвөрмөс нөхцлөөс үндэслэн манай ардын аримын үүрэг улс их орнон харин төрөмжийлэгчдээс хамгаалсан хамт энх тайван байгууллагын үйл хэрэгт биеэр оролцож социалист байгуулалтанд хамгийн хэрэгцээтэй мэрэгжилтнүүдийг бэлтгэх нэгэн чухал уурхай болж байна. Гэхдээ манай арим цэрэг улс төрийнхэн боловсролыг ямагт дээшлүүлж түүхийн гашуун сургамжинд хашраагүй буудам гомой этгээдүүдийн тэнэглэл захах хариу өгөхөд хэзээд бэлэн сонор соргог байдаг юм аа. Бүхэн барилдаанан үргэлжлэн сонирхъя. барилдааны сүүлийн даваанууд босоод
бац барилдаанч үсгэсэндээ ингээд ирэхлээр наадамчин олонч бүхэн баринаас салхан болдог. Одоо яг л тийм үе болоод байна. Сүүлийн дөрвөн бүхөөс залуу бүх цэрэн начин давж шөвгийн хоёр төлөлөө. Одоо дандин авраг кемөргдөг гэж алдарсан жамин доржиг барьж байна. Кемөргдөг жамин дорж чинь дандаа ч өргөдөг биш, бас дардаг бүх байх нэ. Вэт. Авраг дэмдэн жамин доржигхан барьж хүчээр алдуулаад өргөчлөө. Чавар хасан юм уу гэж үү? Сүүлийн хоёр бүх дандин авраг цэрэн начин хоёр барилдаж наадамчин одны анхаарал зөвхөн энэ хоёр дээр л байна. Ингэж ардын хөвсгөлийн 40 жилийн баяр наадмын бүхэн барилдаанд спортын сайн дурын алдар нийгэмдгийн залуу бүх цэрэн начин аврагыг давж авраг боллоо. Ардын хөвсгөлийн 40 жилийн оюун баяр наадмын ажил дуусч байна. Бүгд наримдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгч нарыг нөхөр самбуу ардын баяр наадмын ажиллагааг хааж өгүүллээ. Улаанбаатар үдэш болжээ. Ардын хөвсгөлийн 40 жилийн оюун баяр наадам нь шалгарсан жолоодогч Монгол ардын хөвсгөл намынхан удирдлага зөвлөлт холбоот улс төргүүтэй ханигтын тусламжтайгаар социализмыг өрнөн байгуулж байгаа манай ард түмний ялалт зол жаргалын баяр улам ихийг бүтээх эрчим заргийн баяр болж өнгөрлөө. Хойд заяагаар тавсан ард түмэн юутай гайхамшигыг бүтээж чаддгийг манай ялгуулсан замнал яруу тод харуулж өглөө.